Сайн байцгаана уу? Сайн байна анхаагшаа. Сайн байна уу? Сар шинээр сайхан шинэлвөө. Сайхан шинэлсэн үү? Сайхан шинэллээ. За, өнөөдөр бид нар 3 дугаар сарынхаа сайхан шинэ нэлсэлтийг авсан. Тэгэхээр түүгээр одоо эцэг эхчүүдээс хамгийн их орж ирсэн асуултууд тэр дундаасаа гол гэсэн асуултанда хариулт өгөхөөр өнөөдрийнхөө яриаг эхлэе. Тэгэхээр монголоор ярьж ойлгож чадахгүй хүүхэд цаана толгойн хичээлийг ойлгож сурах болов уу гэдэг асуулт орж ирлээ. За тэглэвэ яах вэ тийм ээ. За тэгэхээр манай монголчуудаас 200 одоо 1000 гаруй хүмүүс бол гадаадад амьдардаг байна. За тэгэхээр тэдний үр хүүхдүүд тий за монгол хэлээ мэдэхгүй байна. Монгол хэлээрээ сайн ярьж ойлголцож чадахгүй байна гэдэг юм асуудлууд бол сүүлийн үед урган гарч ирж байгаа. За тэгэхээр нөгөө Нельсон Манделагийн одоо хэлсэн үг байдаг шүү дээ тийм ээ. Хэрвээ та түүний одоо ойлгох хэлээр ярил түүний оюун ухаанд л хүрнэ. Харин та түүний төрлөх хэлээр нь ярил одоо зүрх сэтгэлд нь хүрнэ гэж хэлсэн байдаг. Тэгэхээр монгол хэл бол бидний одоо зүрх сэтгэлийн одоо хэл ах нь шүү дээ тийм ээ. За тэгээ үүнд хамгийн их одоо анхаарал тавьж байгаа хүмүүс бол ялангуяа энэ хэд маань бол ээжүүд байдаг. За ээжүүд бол одоо маш их санаачлаг гаргаж хүүхдтэй монгол хэлээ хэрхэн сургах вэ гэдэг арга замуудыг бол хайж байдаг байна. Тэгээд ингээд манай сургалтыг одоо сонгож орж ирж байгаа одоо хүмүүс бол зөндөө байна тийм ээ. Одоо энэ ээжүүдтэй бас маш их талархууштай юм байгаа. За тэгэхээр энэ асуултанд хариулахад одоо тэгвэл хүүхдээ одоо өөрийн үр хүүхдээ хэрхэн зүрх сэтгэлийг одоо хэлтэй болгох вэ гэдэг асуудал гараад байна шүү дээ. За тэгэхээр зэрэг энэ асуудыг бол шийдэх боломж байна. Болноо сурах боломжтой гэсэн үг. За манай үндсэн хөтөлбөр мөн одоо монгол хэлнийг ном энэ асуудлыг шийдэхэд чиглэсэн алхмуудтай. За тийм учраас бол болноо гэж бүрэн хэлэх байна. Тэгэхээр яалтчгүй ээж нар маань өөрсдөө өв соёлыг, их хэлийг өвлүүлж, үргэлжлүүлж өгдөг тэр холбоос нь болоод байгаа юм. Тийм ээ. Тэгэхээр ингээд одоо сүүлийн үед бас аав нар маань их оролцож байгаа, харагдаж байгаа. Тэгэхээр яг энэ монгол хүний нэг үнэт зүйл нь зүрх сэтгэлдээ яг тээж аваа нэг харагдаад байдаг нь маш бахархуу шүү дээ, тийм ээ. За тэгээд хоёрт дараагийн асуудал нь тэр санаа зовоод байгаа асуудлыг бас нэг шийдвэрлэх алхмууд нь юу вэ гэхлээр манай хичээл нээлттэй ордог. Тэгэхээр эхний 5-6 хичээл дээр аав ээжт нь хамт оролцоод тайлбарлаж өгдөг. Тэгээ явцын тунд багшигаа болон найзуудаа ойлгодог болохоор нь хүүхэд ганцаараа хичээлдээ оролцоод явдаг байна. Тухайн хүүхдийн гэхдээ бас насны онцлог бас өөр нэг хүчин зүйлсүүд нөлөөлдөг тийм ээ. Тим нэг юм жоохон тохиолдлууд бас харагдаад байдаг тийм. Дараагийн нэг онцлог нь болохоор юу юм бэ гэхээр одоо хүүхдүүд маань сайн ярьж чадахгүй байна. Ер нь зөв ярьж чадах болов сурах болов гэдэг иймэрхүү юм маань тухайн үсгийг заахта, авийг заахта өгүүлэх хүсэлтний оролцоотойгоор авийн үсгийг зөв дуудах тийм ээ. Одоо сургах одоо энийг бол нэлээд одоо барьж ажилладаг. Энэ нь одоо нөгөө зөв цэвэр ярих, одоо зөв унших тийм ээ. Зөв бичгэд бол нэлээд чухал нөлөө үзүүлдэг гэж хэр зэрэг юм бол боломжтой гэж үзэж байна. Дараагийн асуулт нь видео хичээл хадгалдаггүй гэж яриад байгаа. Тэгэхээр манай сургалт бол хичнээн онлайн ч гэсэн видео хичээлийг аль болох оруулахгүй байх үүднээс одоо гол шинэ хичээл дээр чөлөө авч байгаа тохиолдолд видео хичээлийг давхар хийгээд оруулдаг. Гэхдээ хүүхэд яг бодитоор тэрний амьд харилцаан дээр орж ирэх нь илүү хүүхдийн оролцоо нэмж өгдөг байгаа тийм ээ. Оролцоо тий багш хүүхдүүдийн хоорондын харилцаа мэдрэмж гэдэг ингээд тухайн цаг үедээ хамтарч болох нь бол илүү чухал үнэтэй. Видео хичээлийг нөхөж үзсэн ч гэсэн тухайн хичээлээ бас бүрэн дүүрэн авч чадахгүй байх сул тал зөндөө байдаг тийм ээ. Тэгэл байна. За ингээд манай өнөөдрийн одоо эцэгчүүдийн асуусан асуултанд нийтэд нэг сайн хариулж өгч чадсан байхаа гэж найдаж байна. За тэгээд энэ хүртэл сонссон эцэгчүүдтэй баярлалаа. Баяртай. Баярлалаа. Баяртай.